Намаагийн Хитааны бэлэгт гэдэг би Бээжингийн урлагийн академик архитектур дизайны чиглэлээр төгс. Тэгээд тэрнээс хойш архитектороор нэлээд ажиллаад хажуугаар нь уран бүтээлээ жоохон хийгээд яваад байсан л та. 3-4 жил өмнөөс байсан болов. Яалтчгүй л нөгөө нэг юм ялхахаасаа зураач болно л гэж боддог байсан болохоор эргээд ингээд татаад идэм билээ. Тэгээ буцаа зураач болсон байна. Гоё. Нөгөө нэг зураг зурхыг эргээд зураг зарыг гэж шийдсэн айгу гоё үйл явдал болсон байхгүй. Нэг өдөр бид нар чинь захиалагч нар ингээд амар цагийн толгож өгдөг. Тэгэл дандаа ингээд нөгөө нойргоо суудаг хэдэн өдрийн. Тэгээ нэг 3 хоног бараг нойргоо суудсан байсан юм аа. Ингээд шүн ингээд суугаа. Тэгээ бүр ингээд амар ядраад өглөө ингээд галтаваандаа ингээд сууцсан бараг салгалцсан. Цай аваа суужсан байхгүй. Тэгээ суужсэн чинь яг ингээд нүүрэн дээр нэг нар тусаал тэгэл нэг гөлөөгөө бол би өөрний яг юу хийгээд байгаа лээ гэж өөрөөсөө асуусан чинь би ингээд интерьер хийж гэн, ажил хийж гэн. Тэгэхээр яах гэж хийж байгаа лээ гэж тэгсэн чинь мөнгө таалах гэж байгаа гинэ. Одоо энэ ажлаа ингээд хийснээрээ би ингээд мөнгө олоод гэрүүлдэ ингээд тус нэмэр олоод хүүхдүүдтэй бас ингээд санхүүгийн хувьд ингээд тус нэмэртэй байгаа гэж бодоод тэгснэл их мөнгөтэй тэнгүүтэй тэгвэл яг чи ингээд их мөнгөтэй болж яах гэж байгаа ингээд тэгсэн чинь их мөнгөтэй болох юм бол санаа зовхонгүйгээр уран бүтээлээ хийнэ гэж байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр тэгвэл уран бүтээлээ хийж яг зураачаар хийж яг яах гэж байгаа гэсэн чинь наад жаргалтай байхын төлөө гинэ. Тэгэхээр гинт өөрөөсөө ингээ асуучихсан гинт тэгвэл би зүгээр л энэ дундах бүх нөгөө степүүдийг алгасаад шууд л бүтээлээ хичээл та. Тэгвэл би ингээ шууд л наад жаргалтай болчих юм байна шүү гэж одоо тэгээд яг эргэлж баталтгүйгээр шийдээд бүх нөгөө хийжсэн интерьерийн ажлуудаа захиалгуудаа яг дуусгаж өгөөл тэгэл бүр ингээд дахиж ерөөсөө аваагүй захиалгын ажил ер нь бараг аваагүй нэг найз нөхөдтэй өөртөө ч юм уу нэг хаяа шаардлагатай үед хийцдэг. Тэгээ бусдаар л ер нь огт хийхгүй байгаа. Тэгээд яг тэр нөгөө бараг архитектораар ажилласнаас болоод компьютер дээр амар удаан ингээд ажилладаг байсан болохоор зүрх ухцсан юм уу болов гэж би бодоод идэв шүү дээ. Ингээд компьютер дээр удаан суугаар ингээд би яг компьютер дээр бараг очиод ингээд товчлуурын дарна гэхээс ингээд бараг ингээд зүрх түх гэдэг ингээд бүр амар дург болсон. Тэгтлээ дург болоод харин яг энэ зураасан зураг хултаасан бараар голчилж хийгээд байдаг. Яг шалтгаан нь компьютероос холдох гэж ингэж тэрийг хийдэг. Яг би ингээд 3D принтер эсвэл одоо CNC лазер төсөлт мөсөлт те өөр ингээд янз бүрийн програм дээр ашиглаад ингээд өөр шин бас юм арга техникээр хийж болно л доо. Гэтэ яг энэ уламжлалт аргаар хийгээд идэх шалтгаан нь өөрөө яг энийг хийх тэр процесстой миний хувьд байдаг. Тэгээ одоо зураасан зургийн юу гэж чинь яг ингээ хийхээр маш их төвлөрч хийн. Тэгээ хийж авах хооронд юм баг юм бяцлал шиг байгаад байдаг. Тэгээд дараад нь хевлээд гаргаад ирэх үр дүн гоё янз бүрээр хийвэлж бас болдог болохоор өөртөө арай сонирхолтой гэх юм уу. Тэгэл ер нь бол хүн болж төрсэн баг хамгийн их аз жаргалыг хүүхдээхээс ганц мэдэрч ирсэн юм яг энэ зураг зурхал юм байна. Баримлчин Түмэнбаяр тэгээд зураач Болормаа бид гурийн одоо орчуудын хэллэлийн гишүүд тахгүй бид нар тэгээд бид гурийн хамтарсан үзэсгэлэн орчуудын хэллэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд гарах юм. Үзэсгэлэнгийн нэр болохоор нөгөө сфер гэдэг нэртэй. Сфер гэдэг нь болохоор яг хүмүүс бодох юм бол нөгөө нэг юм яг юм бөмбөлгөн дүрс гэж бодоод байгаа. Гэхдээ тэр нь дүрстэй бол ямар ч холбоогүй яг энэ үзэсгэлэнгийн нэрнийх нь утга нь тэр нь юу вэ гэхээр нөгөө атмосфер, литосфер энтер гэл одоо бүх одоо үе давхаргууд байдаг шүү дээ. Дэлхийн агаар мандал тэрээ чинь нөгөө одоо мандал гэж нэрлэдэг. Одоо ингээд үе давхаргууд байгаад байдаг. Тэгээд яг энэ дээр бид гурийн нөгөө нэг уран бүтээлээ хийдэг үзэл санаа болоод хийдэг арга техник хоорондоо маш гоё юм зохицоод байгаа байхгүй. Миний хувьд болохоор яг энэ үзэсгэлэнгийн бүтээл маань яг нэг юм жижиг одоо хувь хүний мэдрэмжүүд юм уу эсвэл бусад хувь хүний асуудлуудыг нэг бодож хий гэж боддгоо. Яг ингээл асуудал гэж бодохоор эцэст тэгээд дараа нь юу гэж бодогдоод байдаг байхгүй. Ингээд за одоо ингээд за энэ ингээд ийм юм байна
Эсвэл би ингээд ийм архитектор юм байна. Би ингэж амьдарч байгаа юм байна. Хүүхэд шугаттай сайхан нөхөртэй ингээд гоё уран бүтээлч юм байна. Тэгээд юу гэж ингээд дандаа нэг тэгээд дараа нь яах юм гэдэг дандаа нэг тийм за эсвэл би одоо дэлхийн хамгийн алдартай уран бүтээлч боллоо ч гэдэг юм уу. Эсвэл одоо юу ч хийдий тэг ингээд нэг юм орчлонгийн хувь хүндний чанартай холбоотой асуудлууд ингээд бодоод тэгэхээр дандаа тэгээд тэрний цаана юу байгаа юм гэдэг юм асуулт бүр хүүхэд байгаас надаа ингээд өөрт байсан. Тэгээд тийм болохоор би бүтээлээ ихтэй ер нь л нэг тэгэж өөрийн хувийн одоо ингээд зовлон шаналал сэтгэл хөдлөл нэг тийм юм хийхээсээ илүү ингээд ерөнхийдөө нь цогцоор нь ингээд юмыг харж хийх дуртай. Тэгээд яг энэ дээр бол би хийхдээ нөгөө ер нь бол миний тэнгэртэй ийм том ажлууд байдаг штэ холдосон барин. Тэгээд тэр ажлууд энэ төр чинь болохоор яг бид нэр энэ ертөнцийн энэ зурдаг ертөнцийн юу хийх гэж юу хийж байгаа юм бол бид нэр ингээд ухаа таашаа явах юм бол одоо монголчууд тэнгэр үзэл тэнгэр шүтлэг гэдэг яг юу шүтээд идэв гэд тэдний тухай аюу хэрэгцүүлж бодоод тэгээд сүүлийн үед илүү тэрэн дээр төвлөрч бүтээлээ хийж байгаа. Тэгээд энэ бүтээл дээр болохоор тэнгэр, газар, хүн арчлын ертөнцийн холбоог өөрийнхөө бүтээлээр ингэж илэрхийлж зураасан зургийн том хэмжээтэй инсталляц бүтээл хийх гэж байгаа байхгүй. Тэгээ одоо тэрийг яг ингээд хийгээд сэлээд сууж байна. Хүн чинь өөр нь 30 моц гараал тэгэл ирэхээр яалтчгүй ингээд эргээд буцаад нөгөө Монгол гэсэн юм руугаа ингээд буцаад идэг санагдаад тэгээд тэрнээс үүдээд би тэнгэрийн тухай хиймээр санагдаад байсан байхгүй юу. Анх ингээд холдосон бар хийсэн чи яг ингээд хүмүүсийг ингээл хийгээ тэгээ тал нутагтай хүн дөрөн тал гэдэг нэг үзэсгэлэн гаргаж ирсэн шүү дээ. Тэрээс хэлж байхдаа яг тэнгэрийг ингээ хийж байгаа надад нэг тийм онцгой санагдаа. Тэгээ тэрнээс хойш би ерөөсөө дандаа юм тэнгэртэй ажил хий гэж айгүйх бодоод тэгэнгүүтээ би тэрийгэ бац. Би яагаад яг юм тэнгэрийг голчилж хийх гээд байгаа юм болоо гэж бодоод монголчуудын тэнгэр шүтлэгийн тухай жоохон судлаад үзсэн. Өмнө нь бол би ингээд тэнгэр үзэл гэхээр бараг жоохон айдаг юм шиг тий. Тэг яагаад гэдэг гэхээр тэнгэр үзэл гэхээр л нэг бөөтэй холбогдчих юм шиг ингээд санагдаа. Тэгээ би ч өөрөө бас нөгөө бөөс нэг жоохон хол байдаг хүн болохоор тэгээл нэг заавал бөө мөдөр очих хэрэгтэй юм шиг санагдаад байсан чи яг ингээд уг философийн судлаад үзсэн чинь энэ бол яг монголчуудын суур философи байсан маа даахгүй. Тэгээ заавал юм бөөгөр дамжих ямар ч шаардлага байхгүйгээр одоо бид нар чинь ингээд дотроо энэ орчлон дээр ингээд төрөөд ирчээд энэ орчлонгийн нэг амийг өөртөө агуулад төрсэн учраас бид нэр юм амьд байгаа. Тэгээд амтан ургамал чулуу бүх юм яг энэ савшин ертөнцийн дээр байгаа бүх одоо хүний гараар бүтээгдээгүй бүх зүйлс угаасаа яг энэ амин эрчим үйлцэл энийг ингэж агуулсан байдаг. Тэгсэн чинь тэнгэр гэдэг маань монголчуудын уг үзлэлээр болохоор яг одоо энэ бүхнийг ингэж бүтээгч оршихуйг тэнгэрээр төлөөлүүлдэг. Тэгээ тэр нь одоо бурхан бол нөгөө юм хэлбэр дурсан аахгүй зүгээр яг энэ бүтээгчийн том хүчийг шүтэж ирсэн. Тэгээд энэ хүчинд монголчууд маань захирагдаж ирсэн. Яг энэ хүчин захирагдана гэдэг нь өөрөөсөө байгальд бас ингэж байгалыг дагаж ингэж амьдрах тэр үзэл байгаад байгаа аахгүй. Тэгээд тэгэхээр байгаль дэлхийдээ одоо нөө байгаль дэлхийгээс өөрсдөө ингэж дээш нь гаргаж юусаа ингэж тавьдаггүй. Хүн дэлхийг төрүүлээгүй, дэлхий хүнийг төрүүлсэн гэдэг штеп. Энд чинь бас монголчуудын байгаль орчногоо хайрлах, дээдлэх яг тэр үзэл угаасаа ингэж гүн бат шингэсэн. Философт нь бүр ингэ гүн бат шингэсэн байсан юм байна. Тэгснэ оршихуй бол өөрөө ерөөсөө л энэ хайр. Тэгээд мөнх тэнгэрийн хүчинд ор гэж монголчууд ярьдаг нь болохоор яг энэ бүх ертөнцийн энэ хуулийн дор бүхнийг одоо хайр шударгаасны дагуу ингэж үйлдэх ёстой. Тэ бүх үйл хэргийг ингээд хийхдээ бид нэр тэр дээрээс нөгөө бурхан харж байгаа гэдэг нэг бурхандаа биш бид нэр энэ орчлонгийн энэ хуулийг ингэж дагаж мөрдөж бид нэр өөрсдөө тэрнээс дэшээ дагуулж бодож ингэж зөрчсөн үүдэл гаргаж болохгүй гэсэн тийм утгаараа одоо тэгж зөв амьдрах юм байсан байгаа даа. Хүн дүрэн тал. Аха. Тэр үзэсгэлэн маш сонирхолтой, гоё үзэсгэлэн болсон байсан. Тэр үзэсгэлэнгийн тухай жоохон дурсвал. Тэр нь болохоор хүн дүрэн тал нь манай нөхөр зохиолч ахгүй. Тэгээ нөхрийнхөө бичсэн өгүүлгийн нэрээр бит хоёр яг тэр үеэр номын нээлттэй хамт хийгээд
Тэгээд мань хүний өгүүллийн ном Иргмээр гэдэг номыг анх хэвлэлтээс гаргаад яг тэрэн дээр тавихтаа бит хоёр номын нээлт үзэсгэлэн хоёроо хамтруулж ингэж хийсэн гэх юм уу. Гэхдээ нөхрийн хүн дүүрэн тал гэдэг өгүүллийнхээ санаа нь бол миний бүтээлээс арай жоохон ондоо. Юугаараа нийцчихсэн бэ гэхээр би тэр чинь нэг юм анх удаа баг Монголд ингэж амар тийм том урт хулдаасан бар хийгдчихсэн байхад яг миний мэдхээр бол би баг Монголын хамгийн том хулдаасан баруудыг хийгээд ах шиг байна. Тэгээд тэр нь болохоор ингээд 15.6 м урт үргэлжилсэн юм тал нутгийн бар зураг байсан. Тэгээд бас юм олон хүмүүстэй. Тэр санаа нь болохоор олон тэр хүмүүсээр бид нар нөгөө нэг ингээл төрөл аваад ингээл хүн болоод энэ ертөнцид ингээд төрж байгаа штэ. Тэгээд төрөөд бид нар яг ингээд хүн болгон өөрөө өөртөө нэг үнэтэй гэсэн юм ингээд хайгаад ингээд өөрийнхөө амьдралаар ингээд амьдраад яг энэ нэг орон зай цаг хугацаанд ингээд цаг хугацааны яг энэ мөнхөд үргэлжлэхэд төрж байгаа юм сүнснүүд гэсэн утгаар ингээд хийсэн байхгүй. Ямар нэг юм үнэт зүйлийг хайгаад явж байгаа бид нар юм сүнснүүд гэсэн утгаар тэрийг хийгээд тэнгүүд зарим хүмүүсийн дүр нь ингээд тод бүдэг янз бүрээр ингээд хэвлэгдсэн юм том даун дээр хийсэн хулдаасан барын хөргөөдтэй. Тэгээд тэр нөгөө давтагдж байгаа тал нутгаар болохоор давтагдж байгаа юг хийж байгаа юм. Цаг хугацаа гэх юм уу. Тэгээд нэг юм мөнх гэдэг чинь өөрөө мөнх бос юм цаг хугацааны ингээ нийлбэр штэ. Тэгэхээр яг ингээд бүх энэ хувирч өөрчлөгдөж байгаа энэ цаг хугацаа чинь үргэлжлээд ингээд нийлэхээр ингээд нэг юм мөнх юм бүтээж байгаа гэх. Тэгээд тэр нь ингээд нэг юм давтагдаад байгаа нь болохоор яг нөгөө бид нэр ингээл хүн болж төрөөл буцаж өгөөл хүн болж төрөөл буцаж өгөөл ингээл дахиад ингээл давтагдаал нэг амьдралаа ингээл арай жоохон өөр хөлбраар давтаал ингээл яваад байдаг. Яг тэрийг ингээд үзүүлэх гэж хичээсэн гэх юм уу. Тий. Одоо тэгээ яг тэрийг хийсэн болохоор тэрнээсээ улбаалаад яг энэ бүтээлийнхаа энэ шинэ үзэсгэлэнд оролцох инсталляцаа хийж байгаа. Араб фестивалд шүү дээ тийм оролцсон. Тэгэхэд Дашин Намдако гэж зураач дэлхийн алдартай зураач үүнд бас нэлээд өртсөн байсан. Би өөрөө Дашин Намдакогийн бас арт камп дээр нь очиход бас чиний тухай ярьж байсан. Тэр гоё азтай юм болсон. Үзэсгэлэн гаргахаар яриад байх шүү дээ тий. Яг одоогоор 5 наал гарааг байгаа. Гэхдээ ямар ч байсан Москвагийн орчин үеийн урлагийн галерейд болон музейд болон Иркутскийн Бронштейн галерей хоёрт үзэсгэлэн би даасан үзэсгэлэнгээ гаргаарай гэж надад хэлсэн. Тэгээд одоо би бүтээлүүдээ бүгдийн үзэсгэлэн гэдээ дуусгаад нэг цэгцэлчээ. Тэгээд дахиад шинжилсэн портфолио ямар яг бэлэн бүтээлүүд байна. Тэднийг ингээд явуулаад холбогдох ёстой байгаа тий. За дэлхий рүү гарах яг үг хаалт. Харин тийм ээ одоо тэгээд юмаа сайн авихгүй бол. Тий. Тэгвэл тэгэл гоё л болох та. Чухам дайны байдал маань яа гэм аа тий. Тэр л жоох юу вэ? Бусдаар л гайг байлгаа тий. Харин тийм тий. Трамп гараад бас. Дуусах шатндаа бас орох голох шиг. Харин тий одоо тэгээд гайг байгаасай л гэж бодож шүү дээ. Сайн шүү дээ. Дэлхийн нөгөө өнцөгт дайм болж байгаа энэ ч орон бүтээлээс сууж байгаа нэг монгол юмтэй. Харин тий батгар жаа сайн тий. Нэрэ жоох. Энд ч бас инхийн цагт хөлс их гарвал дайны цагт цус багуулснаа гэдэг үгтэй яг холбоотой шүү дээ. Мэдхгүй. Гэхдээ энэ бас нэг бүр яг энэ бүтээл гэж байгаа тохиолдолд болохоор яг энийг хийх гэж төрсэн юм шиг ингээд санагддаг шүү дээ. Нөө яг нэг хүүхэд тахтаа анхудаа зурж үзчихсэн мэдрэмжээ би сандаг байхгүй юу? Яг тэр мэдрэмж одоо хүртэл ингээд байдаг хийхэд нөгөө нэг тэр би бүр яг хэдэн настайснаа ч бүр сандгүй амар жоохон лсэн юм шиг байгаа юм. Тэгээд тэгсэн чинь манайх нөө засвар хийгээд тэгээ ингээ обоонуудаа бүгдийг хуулчихгүй юу. Тэгсэн чинь би нэг хан маан дээр юм чөлөөтэй анх зурах нэг юм боломж гарч ирсэн юм болов. Тэгсэн чинь л нэг ингээл нэг харандаа жилүү баалч жилүү нэг юм байсан. Тэгээ нөгөө нэг юм ухсрамлын байрны бетон хаан байдаг да. Тэрэн дээр ингээл анх удаа ингээл яг үзэгний үзүүрээ ингээл хан дээр ингээл хүргэсэн чинь тэг тань ингээл нэг юм амар санан болол явчтیں۔ Бүр ингээд тэгэл ингээл нэг зураас ингээл татсан чи хажууд тийш ингээл татсан байхгүй. Тэгсэн чи ингээл бүр юм хизээж мэдэрч байгаагүй юм аягүй юм амар юм ад жаргалтай мэдрэмж төрөл тэгснэ ийшээ нэг явуулснаа
дахиад ийшээ явуулвал яа гэж яг дотроо бодоод байсан хүртэл ингээд сандаг. Дээшээ ингээд нэг явуулаад дахиад ийшээ явуулвал тэгэл анх зурсан зураг маань шат зурч байсан. Тэгээд аав намайг дараа нь архитектороор сурсан чинь амар баярлаад. Миний ах яста архитектор болох хэрэгтэй байсан байна. Анхны зурсан зураг шат зурж байсан ингээд. Тэгтээ би яг тэрэн дээр тэр зурж байсан тэр нэг амар юм аз жаргалтай мэдрэмж ерөөсөө мартдаггүй. Би чиний нэг алд бас авьяасыг мэдээж. Төгөлдөр тоглодог. Тэр чинь авьяас шээ. Тэр бол зүгээр нөгөө яг хүүхд тахта азар наран цэцэрлэг багш маань манай аав ээж найз гэрэлэн найз надаа бүр юм бүхэл бүтэн 7 жил үн төлбөргүйгээр төгөлдөр хор заажсан байхгүй. Багшийнхаа хацыг бүр ингээ байнга санаж явдаг. Тэгээд тэр үед яг хөө тэгэл тоглолцдог лээсээ одоо ч гэсэн нотаараа тоглолно л та. Гэхдээ бас нөгөө яг жинхэнэ хүсэл биш гэх юм уу. Тийм тэгээд бас нэг уурч чадвар тий. Одоо тэгээ тоглоогүй бас нэлээ ут. За одоо сэргэн гэж боддог. Төгөлдөр тоолж сурсны ач гавь бол бас айгүйх байна уу. Тэглээд нөгөө хөгжим сонгож сонсох тэр нөгөө хөгжмийн одоо фокус гэдэг штэ тий. Тэрэнд ингээд айгүй өөрчлөлт гарч байгаа хгүй. Ингээл зүгээр нэг юм энгийн яг хөө ингээл нэг pop юм уу. Ингээд сонсоход амар юм хангалтгүй сонсогддог. Тэгээ илүү жоохон инструментал, илүү сонирхолтой, илүү юм тааварлашгүй энэ төр тийм юм сонсох юм дуртай болчтой юм лээ. Яг ингээд нэг pop дуунууд чинь за ингэж болжаад дараа нь ингэндэ гэдг нь баг ингээд нэг хүн өөр ирэхгүй нэг мэддэг дээ. Тэгээ тийм юм ч ингээ амар ядуу сонсогддог гэх юм уу. Тэгээ сүүлдээ баг одоо ялангуяа нэлээ жоохон том болоод ирсэн чинь яалтчгүй бараг сонгодог хөгжим дээр эргээд ингээ буугаад та гэх юм уу. Тий. Одоо чиний ер нь хамгийн их сонсох дуртай ч юм уу те. Байнга сонсдог. Эсвэл уран бүтээл хийж явахдаа ч юм уу сонсоод хүч аваад ирэх тийм юм байна. Гэхдээ энэ айгуу сони юм бэлээ. Яг хуу байнга өөрчлөгдөн л доо. Одоо за жишээ нь 15-аас 16 настайд бол би ингээл анх удаа рок инди альтернатив сонсдог гэсэн. Тэгээ тэрнээс хойш их сургуульд байхдаа ингээл бас ингээл стил тиймэрхүү ер нь амьд хөгжмийн хамтлаг илүү сонсдог л да. Тэгээд сонсдог гэж байгаа. Тэрэн дундаас өшөө зөвхөн Pink Floyd, Led Zeppelin хоёр тонжуулдаг ч юм уу те. Тэгэл явж байгаа л жоохон өөрчлөгдөл үүд юм бэлээ. Тэгээ өөрчлөгдөж одоо бол яг нэг ийм тийм гэх юм байхгүй. Яг ингээд ямар vibe-н дээр байна. Тухайн үед яг юу сонсмоор энэ тэрийг ингээд сонсдог. Яг энэ үзэсгэлэнгийн бүтээлээ хийсч би ч нөгөө Монгол тал нутгаа өөрөө хаасан фотонаасаа ингээд хийж байгаа штэ. Тэгээ ингээ хийгээд тэгсэн чинь гадны дуу ерөөсөө ингээд хийж хаад орохгүй. Тэгээд ялангуяа нөгөө юу энэ төр ерөөсөө орохгүй лээ. Европын сонгодог хөгжим ерөөсөө орохгүй. Чихрүү бүр ингээ сонсоё гэж бүр ингээ орохгүй. Тэгснэ илүү ардын дуу, уртын дуу, марин хуур энэ төр сонсохоор бүр ингээл эндээс нэг юм татаал налчаас ингээл зэлгнэл бүр яг ингээл тэгэл ингээл хийда тэр одоо тэгээ бас нөгөө хийж байгаа бүтээлийнхаа юутай холбоотой байдаг байх гэж бодсон шүү дээ. Одоо бол энийг сонсох хийхдээ дандаа ер нь Монгол ардын болон уртын дуу, марин хуур, эсвэл юм гоё Монгол ая хөгжим бүр дээр үе нөгөө нэг алдартай хөгжмийн зохиолчдынхаа нөгөө алтан өргөө киноны дууч гэдэг юм үү те бүр ингээд хөгжим тий тэднийг одоо мөрд орж байгаа энэ төр гээд дандаа тийм дуунууд сонсоод тэгэхээр гайгүй болоод ирлээ. Яг бас хийж байгаа юмтайгаа уялдаад бас сонсож байгаа дуу өөрчлөлт юм лээ тий. Тэгээд яг хийж байгаа юмнаас л болоод тах шиг. Яг миний зурж байгаа зургатаа Pink Floyd айгүй наалтаад тах шиг. Pink Floyd сонсоод. Чиний таар. Тийм тий. Чиний таарна. Нэрэл яг тийм. За баярлаа. За баярлаа. За сайн байна уу? Сайн байна уу? Өөрийгөө тавчхан хэлцүүлээч. За, миний нэр уран бүтээл зураач Болормаа. Спер хамтарсан үзэсгэлэнд өөрийнхөө энэ холимог техникийн ажлуудаар орж байгаа. Энэ нөгөө нэг ажил миний жижигэр гэдэг нөгөө string art гэдэг нөгөө нэг жижигэн том даргууцаар хийдэг зохиомжууд байдаг. Код 1 код 2 гэдэг би тас үзэсгэлэнгүүд дээр бас тавьж ирсэн. Тэгээ нэг ерөөхдөө жоохон задлаа тийм том хэмжээний инсталляц болгож хийж байгаа. Миний уран бүтээлийн нөгөө нэг одоо шин чанар гэх юм онцлог нь язгааргүй тийм тодорхойгүй байдлыг илэрхийлдэг одоо тэгээ орон зургаа болохоор зэрэг тийм абстракт чиглэлээр хийж байгаа.
Энэ инсталляц болохоор ингээд 3 давхар. Тэгээд хоорондоо зайтай 20 см зайтай. Тэгээд үлэгтэн. Наадах чинь O2 хүчил төрөгч гэдэг нэртэй. Ерөнхийдөө яг хүчил төрөгч гэдэг маань байгаль дээр хаасаа бол оршиж идэг юм. Тэгээд мод болохоор зэрэг хүчил төрөгчийг дэмждэг агаарыг цэгэршүүлдэг гэдэг утгаараа зохиомж нэг усны бүтцээр хийгээд тэгээд одоо нэг туслах дүрээ болохоор зэрэг модоор хийсэн. Энэ нөгөө гадна талынх нь хүрээ нь октахедрал гэдэг пирамид хэлбэртэй 6 өнцгтөр байх. Тэгээ ийм инсталляц жил. Цасан ширхгүүдтэй нэрч давтагддаг юм гэсэн. Тийм үү? Нэг цасан ширхгүүдээс нэг гоё хэлбэртэй. Тэр чийстэй нэг нь давтагддаг юм гэсэн. Сонирн байгаа. Ямар сонир? Наад нэг цасан ширхэг шиг санагдав. Тийм наадах чинь нөгөө нэг усны бүтцсэн шүү дээ. Тий. H2O O2 ус төрөгч, хүчил төрөгч. Одоо юм ган уцаар ч юм уу төмөр уцаар хийж байгаа тохиолдолд технологи нь айгүй бодож чих хэвээр. Энийг бүр ингээд айгүй гоё таасдаар орон зайд гоё хий гэж утсан чинь энэ болохоор B хувилбар нөхгүй. А хувилбараа би хийгээгүй. Яг дараа би даасан дээр ч юм уу байж болох байх. Тэгээ B хувилбар нь ингэж гарч ирж байгаа. Энэ жоохон хотоолд өгöd нэрж болохоор тэгэл зохицуулна да. Тий. Бид нар чи үргэлж суралцаад байна. Тий, одоо энэ чинь ингээл надад юу болчихж байгаа, хичээл болчихж байгаа гэсэн үг бас нэг гэсэн да. Би материалтайгаа танилцчихж байгаа байхгүй тий. Тэгээд ерөөхдөө би энийг ингээд нуцыг нэг амар томор хийдэггүй байхгүй. Ос бол гой болдгоо. Өөрөө нэг орон зайгаа бүдүүн учраас нэг орон зайгаа гой хороогоо явчихдаг. Тэгээд утас болохоор жоохон чимэглүүр байна. Материалын шин чанар байна. Тиймэрхүү байна. Заримдаа ингэ бодгоор юуны ч төлөө ингээл юм хийгээд идэв те. Тийм шүү дээ. Тэгээд очир зөвхгүй зарагдаж марагдаж юм бол байхгүй шүү гэсэн юм те. Баахан юм бодвол эргээл нуурлахтаас хэрцүүлээ. Тэгээ материалын данч айгүй өндөр өртөгтэй босдог шүү дээ ер нь тий. Харьцангуй ихэн цаашаа ихтэй юм яадаг шүү дээ. Би мөрөсөл чинь хог навшаар хийж болохгүй заавал тэрэнд мөнгө зориулах хэрэгтэй ер нь бүтээлд тийм ээ. За багаамгаас. Ингээд чи солорт юм байлээ. Ер нь жоохон зураг зураа сууснаас жоохон хүн хөдөлмөр биш үү? Одоо нэг хэл язгааргүй тодорхойгүй те. Одоо ер нь 3D бид нар чинь 3D амьдарч ийн гэл 5D 6D баг 10D гэж ярих гэдэг шүү дээ. Тийм болохоор хүний төсөөлөл одоо үлгэр домогч юм уу эсвэл одоо юу ч гэдэг тэр нь бидний нүдэнд харагддаггүй зүйлүүд ингээд байгаль дээр бидний зэрэгэлдээ ертөнцтэй хамт байх боломжтой гэж ер нь сүүлийн үед би жоох итгэж байгаа шүү дээ.
Нэг яаж бах вэ? Ингэж чад учраа олцдог шүү дээ. Ер нь уран бүтээлч хүн зураач хүн би стилаг зураач болчих гэсэн байдаг юм. Ер нь тийм ховор хатай би стилаг зураач болж нэстэ гэсэн. Ер нь миний ингээл яхаар би лав тэгж боддгоо байсан. Тэгэл магадгүй хувь тавилан л ах. Тэм надтай ингээд хам сууж байгаа ярьжсэн юм дандаа тийм тохиолдол байдаг шүү. Вирус зураач марч болно гэж бодож байгаагүй. Хувь тавилан гэдэгтэй аягүй хүмүүс санал нэлдэг байхгүй. Хувь тавилан. Амар шигшмэл сонгомбол юм биш шүү дээ. Үйлдэл хийх хэрэгтэй шүү дээ, тэ? Үйлдэл хийх хэрэгтэй. Тэгэл болж игэл гой сайн уран бүтээл хийх хэрэгтэй. Сайн уран бүтээл болгочвол бүр гоё. Тэгэл тэрнээсээ ингээл одоо ингэ хийж дараагийн тэгээд та гээд чи айгу бэлтгэл суур болчихж байгаа юм нэсттэй. Эндээс юм ойлгоод авчиж байгаа. Тий. Тэгэл ер нь тэгэл байнга л сурах юм шиг байна. Намайг текст чаргалын төм баяргадаг. Би 1984 онд төрсөн. За 2010 онд уран баримлын ангийг Бадар лагшийн удирдлагын дор төгссөн байгаа. За 2012 оноос хойш уран бүтээлээ төрөвж байна. Би 2023 онд анх удаа үзэсгэлэн гаргаж ирсэн. Анх удаа би дасангаа үзэсгэлэн гаргаж одоо хүмүүс бүтээлээ ингэ танилцуулж эхэлсэн. Одоо түүнээс хойш бол одоо ингэ хоёр дахь үзэсгэлэн маань боёо хамтарсан үзэсгэлэн гарах гэж байна. Тэгээд анхны маань хамтарсан үзэсгэлэн ингээд гарах гад эдгээр оны дараа гарах гад юм а бэлдэж байна да. Тэгээ ер нь бол би одоо body төрслөлтэй тий figurative гэж одоо хүний бие анатомтой төрслөлтэй бүтээлд өрөвдөг. Тэгээд анатомик судлаад тэгээд тэр судалсныгаа ингээд төрслээд улам илүү ингээд тэр төрсөө цааш нь хөгжүүлээд явах юмсаа гэж зорддог. Тэгээ надад бол энэ уламжлалт арга барил нь бол одоо миний хувьд бол хоцрогдоогүй сонирхолтой хэвээр байгаа. За гайхамшигтай мастерууд тэднээсийн одоо хийж исэн одоо арга барилуудыг одоо өөрөө мэдрэх юмсаа гэж би бас их хүсэж одоо зорддог. Тэгэл улам л хийж байгаа зүйлээ төгөлдржүүлээд одоо өөрийнхөө хэмжээнд одоо хамгийн сайн хөлбөрт л хүрэх юмсан гэж л зорж бүтээлээ хийдэг дээ. Миний сонирхол бол өөрөө би ингээд юмыг судлах дуртай. Тэр судалгаа ямар нэг юм судалсан зүйлээ ингээд би ингээд бүтээлээр дамжуулж илэрхийлүүл надаа их гоё тийм жаргалтай мэдрэмж төрдөг. Тэг ингээд ер нь би ингээд альва юмыг суралцах дуртай хүндээ дандаа л суралцмал санагддаг. Тэгээд тэр үйл процесст ингээд одоо энэ ингээд арга барил маань жоохон ингээд нэг юм сөөр болоод тэгээд эндээс цаашаа ингээд энийг яаж би ингээд өргөжлүүлээд одоо ингээд юм уламжлалтын юм үндсэн суур арга барил шүү дээ тийм ээ. Тэнгүү ингээд энэ арга барилыг өргөжлүүлээд хаа хөрхөл гэдэг нь одоо юм гайхамшигтай аялал санагддаг. Оюутан цагаас ахуулаад нэг тийм одоо метафизик судлалын тэр чиглэлийн нэг тийм мэдлэг тэр мэдлэгийг амьдралдаа хэрэгжүүлээд өөрөө бас судлаад нэлээд гүнзгий орцсон л доо. Тэгэд гарч чаддгүй үнтэй бас. Тэгээд тэр мэдлэгийг тэр одоо мэдлэгч биш одоо тэр чинь одоо бараг амьдралын хэм маяг болгож эхэлж штэ би өөртөө ингээд болгоцсон байгаа болохоор чинь тэрийг ингээд надтай бүр заашгүй хамт байгаа болохоор тэрийг бүтээл маань одоо хөсөөгөө илрээд байгаа юм шиг л санагддаг л та. Хөөрсөн эсвэл юм ямар ч нэг юм дээшлээд байгаа эсвэл нэг юм таталцлын хуулиас гадуур байгаа гэдэг мэдрэмж байгаа юм л та тий. Одоо ингээ нэг тийм юм таталцахгүй байгаа. Тэр бол метафизик гэдэг чинь одоо физикээс одоо гадуурх гэдэг тийм ойлголт байгаа даа шүү дээ тий. Одоо бид бол физикийн уулан захирагдаж одоо бидний физик чанар гэж яриа л да одоо бие махбод
энэ хүрээлэн орчингаа. Энэ бол физикийг хууль захирагч байгаа бол бидэнд бас физикийн хуулийн захирагддаггүй бидний нэг хэсгүүд бас байгаа гэж би өөрөө харж ойлгодог. Одоо тэгж үздэг. Тийм тэрийгээ би бүтээл дээр илэрвлээд байгаа нь аяндаа тийм байдал руу намайг хөтлөд байгаа болов гэж би ойлгож байна. Аяндаа л нэг тийм төрснүүд илэрч гараад байгаа болов гэж ойлгож байна. Уул нь бол одоо баримл бол ийм бат суурьтай, доктортой, цул, мас, энэ юутай энэ гэдэг тийм одоо суурь ойлголтууд байгаа л да. Гэхдээ би одоо яг одоо тэр ойлголтын дагуу хийх ёстой юм уу? Эсвэл өөрийнх нь тэр нэг мэдрэмжээ дагаж хийх нь илүү их надад их одоо зүг болж таараад байгаа юм л да. Тэргээ хөтлөж явхад л тийм л дүрслэл гарч ирээд байгаа болоо гэж бодож байна та. Би чинь ер нь бол зурдаг байсан. Бүр жоохноос зурсан. Одоо зураг л зурдаг гэсэн. Баримлыг би баримлын ангид орж эхлээл баримл авах удаа хийж утсан. Тэгээд зураад би чинь одоо нөгөө зургийн гүнзгийрсэн сургалтаас нөгөө сургалт төгссөн л та. 86. Тэгээд тэндээс ингээд дэлхийн урлагийн түүхийн тэр хардаг, зураачдын ингээд хардаг, сонирхдаг ингээд зургийг цуглуулдаг тийм байдаг ш төгтөч. Тэгээд би Микеланжелод их дуртай байсан. Тэгээд сургуульд орохоос өмнө би ч бас 2 жилийн дараа орсон юм чинь. Тэгээд юуны ангид орол зүгээрээ бодсон ч юм уу ягаад ч надад тэгж орж ирсэн шүү дээ. Би тэрийг бас их цаанаасаа бас л нэг тийм зүн совинтойгоо холбогдсон шүү дээ. Ингээд ягаад ч Микеланжело шиг болмоор санагдсан. Хүүхдтэй тэгж санагдсан шүү дээ. Ингээл зурдаг, барьдаг нэг тийм мэдрэл би баримлын ангид орчих юм бол би баримл хийж зурах юм байна. Бас тэгэл зургаач зурж болох юм байна гэж бодож ирсэн. Гэхдээ бол зураг тэгээд баримлын ангид орсноос хойш тэгэл зураг зурхаа байсан л да. Баримл итгэлсэн. Тэгэл баримлын ангид орсон да. Уул нь бол уран зургийн ангид орхол байсан л хүн яг 10 жилээ төгссөн тэр суурийг харах юм бол тэгтээ баримлын ангид марцсан шүү дээ. Юунд яагаад баримл болсон бэ? Маш их процесстэй байхгүй баримлж. Манай нөгөө урамч хуучин урамтай нам оюутан багт тэгэл ярьдагсаа урлангаар ахмад урамталж баримлчин хүн гэдэг чинь үл өөртөө энэ ажил шүү дээ. Айгүй их тийм мют механик ажил ихтэй. Ингээл каркасаас ангидлахаа булаал гэж баримлын шавар тэгээд хийв аавн цутгах нь тэгэл процессны удаан. Тэгэл тэр болгоны чинь ингээл том хийхээсээ заримдаа ингээд нэг санаа ингээ олцохоор чинь том хийхээсээ илүү жижигэр хийхэд нөгөө санааг харж хамсаа гэж боддог таахгүй. Том хийхээр дуусч өгөхгүй, дуусгаар нөгөө ингээл явцсан ингээл явж өгдөг тий. Тэгжээт нөгөө санаа нь ингээд уран бүтээлч юм бол ойлгож байгаа шүү дээ. Ингээл жоо хойлог болохгүй л ингээл яах гэл нөгөөс цаг нь дээрэс нь би ингээд нөгөө нэг юм сэтгэл хөдлөлөөрөө ч юм уу хурдан юм ажиллагаатай хийдэггүй байхгүй. Одоо ингээл нямбаа ингээл бүх юмыг тоочвол юм тиймэрхүү стилтэй байгаад тий. Тэгэхээр айгу удаан гардыг надаас. Тэг зүгээр ингээд нэг өдөр ингээд 2 өдөр ч юм ингээд 7 хоног ч юм нэг баримл ингээд хийждэг бас арга барил стилүүд бол байна шүү дээ. Тийм байсан бол бас өөр л байхсан байх л та. Тэгээ одоо юм чамд ирсэн чинь нэг метафизик гэдэг ярьдаг шүү дээ. За ингээд юм тийм хүн ингээд нэг одоо сүүлийн үеийг тиймэрхүү яаж илэрхийлэх үү гэл хайгаал байна. Одоо ингээд туршаал байна. Нэг юм текстурээр ингээд нэг юм хүний нэг энергийн одоо тий chemistry тэр нэг физик нэг юм юу байдаг ч тий. Одоо хүний ингээд нэг юм сэтгэл хөдлөл юм мэдэрдэг мэдрэмжүүд ингээд биеэр нь тамчаад энэ гүйж байгаа шүү дээ. Тэрийг ингээд нэг өөр нэг юм текстур болгоод ингээд илэрхийлж байна. Энэ бол уул нэг 50 байгаа хүн л дээ. Тэгтээ ингээд дотоод нь ингээд нэг тийм юм ингээд явагдаад байгаа тий. Нэг гоё дотроо дотгошоогоо ингээд мэдрээд байгаа юм шиг тий. Өөрийгөө мэдрээд байгаа юм шиг тий. Нэг юм өөрийнх нь тэр нэг дотоод энергийн урсгалыг ингээд мэдрээд байгаа юм шиг тэгж л бодож ингэж хэлсэн. Нохон гүлгөө. Тий. Шат чинь зориуд ингээд энэ их араасаа их зүгээр харагдаад байдаг. Нууцлаг уу? Тий, нууцлаг юм юу цаанаа нуугаад байгаа юм. Гэх. Тэгэхээр чааш ярилаа тавьчихдаг. Натураас ич нь шууд зохиогоод ич. Одоо би чинь натураас ер нь бол натураас анх ихтэй хийдэг байсан хүний зураг мөрөг авчаад. Тэгээ сүүлдээ одоо ингээд зохиож хийх нь гоё санагдсан шүү дээ. Өөртөө яг таах юм шиг. Гадны нөлөө гаднаас шалтгааллахгүйгээр тий. Тэгэл ингээд одоо энэ чинь сүүлдээ энэ
булчингийн ингээд яг хэмжээнээс ингээд хуудаад яадаг чинь те. Зарим ажлууд мөн жоохон тэгхэл байгаа бас. Зориуд булчингаа жоохон ингээд нэг натурал биш те. Натурал биш жоохон ингээд хэвдэж мэдээ тэр мэн шиг үзэл байдаг тэр байхгүй. Пив аавна гэж нэг хэсэг нэг болт юм аа. Би нэг 5 зэрэг сая бүтээл энэ үзэсгэлэнгийн бүтээлд байхгүй юу? Эднээс уулна гэд хэм дотор очиод энэ чи болно. Бас нөхө үзэсгэлэнгийн бүтээлүүдийн зураг болно. Энэ авах байлаа. Та чинь дотор бүгд хэм дотор орцсон. Зурганд орч чадсангүй. Үзэсгэлэн дээрээ харах хэв тий. Би антам дэх дуртай байсан. Юу их дуртай. Гоё антам ингээд антамист болох юмсаа гэж боддог байсан. Тэгээ ер нь миний нэг онцлог. Одоо чиний онцлог юу вэ гэж л хүн асуух юм л би одоо. Судлах дуртай. Судлах дуртай. Тэг юу ч вэ? Юу ч гэдэг. Юусэн ингээл одоо ингээл хил ус тэгэл ингээл шижлэг ухааны мэдлэгтэй тэгэл аюу гоё юм сурч одоо ингээд юм сурч тэг юм судалж ойлгож кайф авдаг гэх юм уу. Тийм жоохон стил. Заримдаа бүтээлч ингээд гаднаас орж ирж байгаа шүү дээ. Нэг юм үзэгдлээс те дүрс ингээд нэг агшныг хараад хоох ямар гоё юм байж юм бүтээл явал гоё юм шүү гэл. Тийм ч нөхцөл байна. Минийх бол тийм байх нь байгаа. Янз бүрийн нөхцлөөс бүтээлийн санаа ургаж байгаа. Гэхдээ голцвол надад тэр танин мэдхүүгээс л гарч ирж байгаа. Энэ бодоол ингээд судлаад энэ чинь тийм юм биш үү? Би чинь тэгдэг юм байна. Энэ чинь хүн чинь тэгдэг юм биш үү гэл. Тэнгүүл тэрийг л нэг баримл болгож байсан. Родын өвг цэг Микеланжело хоёр бол зайвалчгүй байна л да. Энэ хоёр тий. Тэгвэл тэр бол юу сүүлийн үед би Зукалский гэж нэг Польшийн баримлчинд аягүй дуртай болсон. Тэрний нэг арга барил, тэрний хандлага нь надад их гоё урам өгсөн шүү. Тэгээ тэрний зарим хэлж байгаа одоо үг би ном тэн дээр байгаа л да. Тэгээд тэрний хэлсэн үг ер нь тэр хандлага нь яг жоохон тийм улс төрчсөн маягтай тийм бүтээл хийдэг юм байл л дээ. Жоо хитрхийн нэг юм үзэл бодлоо ингээд ахшгирсан тийм яриатай. Тэгвэл тэрний яг бүтээл хийж байгаа хандлага надад маш гайхалтай санагдсан. Хизээч юу гэж хэлсэн бэ? Одоо би хизээч эргэлздэггүй. Тийм болохоор надад би маш хурдан баримл хийдэг. Тэг их гоё. Тэгээд би моделээс харж хийдэггүй. Модель авиасыг устгадаг. Станислав Зукалский гэдэг. Баримлууд их гоё. Сонирхож их гоё юм бийдэг. За нэг өмнөд Америкийн юм сүлдэн декоратив, эклектик тийм декоратив маягтай. Баримлууд итгэлсэн хүн антам тоглодог. Антамаар тоглодог. Модель харахгүй штэ. Гэхдээ антамист хүн байхгүй. Одоо их юм нэгээд тоглож байгаа. Тийм гоё юм. Дээрээс нь энэний найруулах тэр зохиол нь бол бас Антон байгаа. Тэгсээр нэг хэтрүүлэгтэй тий. Тий, ерөөсөө Антон руу сая бол хөл мүл бол амар том биш үү? Гар марал тий. Тий. Яг л тэр Антон байх хэвээр газар байж байгаа. Тэгтээ ингээд өөрөөр найруулад хэтрүүлээд тоглоод. Начист өмнө гоё. Энэ хүн одоо их таалагдсан энэ артаа. Ихэнх үеийн импрессионист ажлууд нь энэ хонд. Тэгээ импрессионист маягийн ажлууд. Гэрэл нь бол нарны идэв дээр л өстө бүр аюултай шүү дээ. Байлахгүй шүү дээ. Халаа зүгээр назааруулаад. Тэр бас хайлуулна. Хайлуулна тий. Одоо энэ минь шууд хайлна. Гэхдээ одоо энэ үе хэмжээг болохоор зүгээр ийм дуусч байгаа баримлаа ингэж тавьж болохгүй. Шууд хайлна шүү дээ. Эвдрээд дуусч шүү дээ. Бас нэг нарны гэрэл албаар хайлуулаад. Тий. Тэг учрыг нь бол хайлуулсан гэж магадгүй. Тий, тэгж ашигладаг. Хүмүүс тэгж ашигладаг тий. Зориуд хайлуулж майлуулаад тэр нөгөө
процессын тэгж яллаа шүү дээ. Бас тэр энэ ажиглаа шүү дээ. Зориуд хагална шүү дээ баримлаа тий. Зориуд эвдээд буцаад нийлүүлээд тийм арга байдаг шүү дээ имперфект гэдэг. Буцаад эвлүүлэхээр гоё болдог.